дараагийн шатны үлсгэлэн нэг удаагийн юм биш ээ гэд. Одоо мөнгө өгөхгүй байвал яах ёстой байсан. Өгөхгүй байвал одоо тэгэж агсаж байгааг ойлгоно. Өгнө гэж яхад нь ингэж байгааг үнэхээр яаж ойлгох вэ гэдэгт би өнөөдөр бас асуултанд бүрээ хариулчихсан. Бидний чинь голоод өсгөлэн зарлана гэдэг нь шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүстийг ойлгох чаддгүй юм. Өсгөлэн зарласан багш нарыг ер нь хариуцлага тооцож юм тийм зүйл байх уугүй юу? Би ер нь ингэж бодож байгаа. Нийтийн эрх ашиг, улс их орны нийт эрх ашигаас давцсан нэг салбарын эрх ашиг гэж байх ёсгүй. Хүнд ажиллаж байгааг нь ойлгож байгаа. Тэгээ мөнгө өнөөдөр шийдээд өгье гэж яхад нь тэрийг хүлээж авахгүй гэдэг бол одоо ёс зүйн хувьд бөгөөд би бол бодож байгаа. Үнэхээр багш нар маань олон хоногоор ажил хайхыг эцэг эхчүүд зөвшөөрөх юм уу? Эдгээр чинь тангараг өргөцсөн эмч нартай нэгэн адилаар хүүхдийн боловсролын үйлчилгээг таслахгүй хүргээд иргэдтэй үйлчлэх ёстой хүмүүс. Тэгэхээр асуудлыг нэг талш нь туйлшруулж харахгүйгээр ер нь тэр хүмүүстэй би өдөөс өш бас дуудаад уулзъя гэж бодож байна. Магадгүй нэг төдөрч гэсэн уулзъя гэж бодож байна. Ширээний ард суугаад ойлголцох хэрэгтэй. Ягаад гэвэл хүн хүнчлэхээ хэрээр одоо айл гэрийн амьдралыг ч гэсэн аваад үзэхэд орлогоос нь илүү одоо мөнгөний юу гэдгийг борлуулалт ч гэдэг юм уу ямар нэгэн байдлаар гэр бүлийн хоёр хүний орлого зорж байгаа юмдаа хүрэхгүй байвал тэрийг хойш нь тавил асуудлаа шийдэл явдаг. Энэ бол энгийн амьдралын одоо ёс зүй байх ёстой тийм учраас 18 оны тусгасан хэрэг энэ бол нэг удаа хон 300 мянган төгрөгийг урамшуул байдлаар олгоод явах нь 18 онд олгоод явах гэж ойлгож тэгж ойлгож болохгүй. Саяын олгосон дүн те одоо 55 тэрбум төгрөг гэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр саяын олгосон хэмжээний дүн буюу одоо 55 6 тэрбум төгрөгийг 18 онд бол тэгэхээр